олон улсын нийслэлийн одоо хотны аж ахуй, за энэ нийтийн тээврийн салбар, за энэ хотынхоо өнгөтэй үүдтэй байхын төлөө зүтгэж байгаа бүх бүсгүйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн хамгаалах өдрийн мэндийг хүргэе. За одоо нийтийн тээврийн бодлогын газар буюу одоо яг байгууллагын хувьд бол 80 орчим эмэгтэй албан хаагчид одоо өргөн гүйцэтгэж байна. За яг салбарын төвшөнд бол одоо талбай дээр ажиллаж байгаа гэх юм уу, яг автобусны жолооч хийж байгаа 220 орчим бүсгүйчүүд маань энэ салбарт хүчин өргөн ажиллаж байна. За мэдээж энэ салбар бол бас тийм хамаргүй салбар, тогтмол иргэдтэй харилцдаг, бодлогын төвшөнд иргэдийн нийгмийн үйлчлэгийг хэрхэн үзүүлэх вэ талаар бодлогын болон одоо талбай дээр хаман иргэдийн хайдвартай байдлыг хангах төлөө тогтмол одоо өдөр тутмын үйл ажиллагаа хийж байгаа салбар мэдээж амаргүй. Гэхдээ эмэгтэйчүүд маань одоо цаг нар бүх юмыг умартан одоо энэ салбарт хүчин өргөж байгаа бол та бүхэнд маш их талархалтай хандж байна. За мэдээж эмэгтэй бүсгүйчүүдтэй хамтарч ажиллахад бол маш амар байдаг. Хэлсэн зүйлээр дорн асуудал хүлээж авч илүү уян хатан ажилладаг. Таараа даваа талтай. За мөн эмэгтэй хүнтэй ойлголцлын хувьд бол маш тажгүй сайн байдаг гэж өөрийгөө хувь хүний өрөөлд өгнөдөг. Тэгэхээр эмэгтэйчүүд маань энэ хүн салбарт бас хүчин өргөж явж байгаа. Бүх эмэгтэйчүүдтэй дахин баярын мэндийг хүргэе. Та бүгд маань энэ салбарын бас цэцэг нь болж байгаа шүү гэдгийг хэлэхэд таалагдана. Манай компани 2001 оноос хойш ажиллаж байгаа. Одоогоор нийт 370 орчим ажилтнтай. Үүнээс одоо 56 ажилтнтай. 56 дотор 19 жолооч. За нийт эмэгтэй ажилчид маань одоо нийт ажилчдын нэг 17-аас 18 орчим ажиллаж байгаа. Манай нийтийн тээврийн салбар нь бол одоо жилийн 365 хоног 365 хоногт нь ажилладаг. Чухал салбаруудын нэг байгаа. Одоо баяр ёслол, баяр наад бүхэл цаг хугацаанд ажиллаж байдаг. За манай салбарт бол одоо нийт ажилчдын дийлэнх нь бол дандаа эрэгтэйчүүд байдаг. 70-аас 80%. Байгууллага болгонд 10-аас 20% нь бол эмэгтэй ажилчтай байгаа. За тэр дундаа бол одоо яг манай компанийн хувьд бол эмэгтэй жолооч бол 19-оор одоогоор ажиллаж байна. За эмэгтэй жолооч маань одоо сүүлийн үед одоо 2015 оноос хойш Улаанбаатар смарт карт гэдэг одоо манай нийтийн тээврийн салбарт нэвтэрснээр кондуктор гэдэг зүйл одоо эмэгтэй ажилчдаг кондуктор гэсэн одоо тэр кондуктор гэдэг ажилтан маань одоо тухайн цаг үеэс хойш байхгүй болсноос хойш эмэгтэй жолооч маань тоо тэгээ манай салбарт бол эмэгтэй хүн ажилладаг. Үүсгэн ажилтнч одоо манай 13 байна. Үүсгэн ажилтнууд манаас маш чухал үүрэг бололтой ажил хийдэг. Одоо Улаанбаатар хотод 5 тухтай цэвэр үйлчлэх байдал бол эдгээр хүмүүс манаас хангаж ажилдаг. Тэгэхээр бас эдгээр хүмүүсээрээ бахарахгүй байхаарахгүй. За манай ээлж инженерүүд, диспетчерүүд бас ажиллаж байгаа нэмэгтэй хүмүүс байна. За тэгээ тоогооч нар маань байна, тий. За нэр өнөгтлөнгууд маань байна. Бүгдээрээ л одоо маш чухал ач холбогдолтой чухал ажил хийж байгаа мундаг хүмүүсээ. Тэгэхээр эдгээр хүмүүсээрээ бид нар бахарахгүй байхаарахгүй бас баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Тэгээ Монголынхоо энэ салбарт ажиллаж байгаа нэг салбарынхаа эмэгтэйчүүд, тэгээ байгууллагынхаа эмэгтэйчүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр тий Мартин 8-ны баярын мэндийг хүргье. Энэ салбарт ажиллаж байгаа одоо эмэгтэйчүүдээ бас тээвэрчд бид хүмүүс их бахархдаг шүү. Бас энэ ташрамд та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Баярлалаа та бүхэнд. Бүсгүйчүүд ардын үрсийн багш билээ. Бүсгүйчүүд За зорчтой 5 орон нутгийн өмчтэй чон тооцоод үйлдвэрийн газар өнөөдрийн байдлаар нийт 540 албан хаагчтай ажиллаж байна. За үүнээс 320 ширхэг нь бол автобусны жолооч байна. За үүнд 16 эмэгтэй жолооч ажиллаж байгаа. За мөн инженер техникийн ажилчид, за санхүү хүрээлтийн хэлтс, дотоод танилж технологи хэлтс албатын нийлсэн 80-аар эмэгтэйчүүд энэ бол манай тээврийн салбар бол маш хүнд салбар. Харин тасралтгүй үйл ажиллагааны явуулж бүсгүйчүүд цагаар автобусны дотор цэвэрлэгээ өдрийн
цагийн цагаас чухал албан тушаалуудаас шалтгаалсан онцлогтой ажил. Энэ бол одоо эмэгтэйчүүдээр бол маш их бахархдаг байна. За эмэгтэйчүүдийн хувьд бол ер нь ажил үргийн хувьд бол хэлсэн үүрэг даалгаврыг бол маш цаг тухайн бүрдэн биелүүлж явдаг. За ажлын ачаал гэдэг нь бол бүрэн даах чадaltaй. За ажлын хажуугаар мөн тэмцээн уралдаа байгуулгын болон нийслэлийн чанартай уралдаан тэмцээнүүдэд бол амжилттай оролцдог юм. Жолооч инженер техникийн ажилчид бол маш их байдаг. Тэр бас бахархаж сууддаг. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн төвийн салбарын эмэгтэйчүүд мөр зэрэгцэн ажиллаж байгаа. Жолооч, дэрэн жолооч, За нийт эмэгтэйчүүдтэй олонсын эрхийн хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Сайхан барьцаараа. Ер нь бол эмэгтэйчүүдтэй их ажилдаг. Одоо эмэгтэйчүүдийн даваа тал үйл ажилдаа тууштай, цэвэрж, уян хатна, хүнийг зөөлдөг гэх мэтлэн даваа талууд их байдаг. Одоо манай салбар гэхэд бол би өөрөө автомобиль тулсан байцаагч. Салбар гэхэд бол эмэгтэй жолооч нар маань цөөнгөө байдаг. Эмэгтэй жолооч нар одоо жолооч ажил маань хүндтэй. Одоо эр хүмүүстэй мөр зэрэгцэн ажилдаг. Ер нь харьцангуй эрэгтэй жолооч нарын хувьд бол эмэгтэй жолооч нар маань зөрчил харьцангуй бага талархал их ирдэг. Ажилдаа одоо нэмбаа ханддаг гэхүүд тийм байдаг. Тэгээд давхар нийт тээврийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдтэй баярын мэнд хүргээд эмэгтэй жолооч нартай тусгаал нь баярын мэнд хүргэж эрүүл их сайн сайхан хүсье. Бүсгүйчүүд ардын үрсийн багш билээ. Бүсгүйчүүд За савцгано та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай байгууллагын хувьд нийт бүтэц оронтой 365 оронтойгоос нийт эмэгтэй ажилчид маань 63 эмэгтэй албагч нар маань ингээд ажил үргээ гүйцэтгээд ажиллаж байна. Үүнээс нийтийн тээврийн автобусны жолооч 13 эмэгтэй жолооч маань ажил үргийг маш сайн мэргэжлийн түвшинд ингээд гүйцэтгэж ажиллаж байна. Мэдээж жолоочоос гадна үйлчлэгч, автобусны угаагч, шалгагч, офисын ажилтан, инженер техникийн албагч нар маань эмэгтэй ажилтнаар ажиллаж байгаа. Тэгээд энэ хүнд өглөөнөөс орой болтол ажилдаг хүнд хүчээр ажлыг эрэгтэй хүмүүсүүдээс тутахааргүй ажил гүйцэтгэдэг. Энэ нь бол маш бахархалтай үйл явдал гэж бид нар хардаг. Тэгээд нийт эмэгтэй ажилчид болон нийт салбарт болон Монгол улсад ажиллаж байгаа албагч нар эмэгтэй албагч нартай олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах баярын мэндийг хүргэе. Та бүхэн баяраа сайхан тэмдэглээрэй. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За нийтийн тээврийн хувийн хөгжлийн уган байгуулах Сутамбын компани нь одоо 219 ажилтнтай. За энэний 10% буюу 20 орчим хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна. За манай эмэгтэйчүүд бол захирлаас өсөөлээд жолооч хүртэл бүх албан тушаал орондоо дээр ажиллаж бидний ард талын үйл ажиллагааг бол авч явж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөө тохиолдуулаад нийт эмэгтэйчүүдтэй, нийт тээврчдийн бүсгүйчүүдтэй баярын мэндийг хүргье.